бид нар яг одоо Вьетнамын Бангкокт ирсэн анхны өдрөө та бүхэнтэйгээ мэлчилж байна. Вьетнамын Бангкокын Том Хилл Resort-т ингээд виллад нь байрлсан байгаа. Мэдээж биднийг аялын хөтөж iTrip маань маш боломжийн үнэтэй, царайлаг, тогтоо тухтай, гоё виллад захиалж өгсөн. Одоо та бүхэндээ виллагаа танилцуулъя. Манайх ингээ вилла 10 заяа. Энэ вилла 9 болохоор Окогч Баскагч хоёр байгаа. Гэхдээ тэр хоёр одоогоор амарч байгаа учраас бид гурав Дэги, Янжка, Үсээ гурвын буусан яг виллаг одоо ингээ танилцуулъя. За нэг мэдээллийн чанартай юм хэлэхэд бид нар Улаанбаатар хотоос Вьетнамын Бангкокт яг одоо энд ирэхэд 5 цагийн нислэг хийсэн. Энд аэропортоор ирэхэд бид нар ухтах үйлчлэгээ авсан. За тэр нэг Монгол мөнгөөр 85,000 орчим төгрөг болсон тийм бодлоосаа яг энэ виллагаасаа 70-аар ч юм уу тийм явхад бол ингээ байнгын өнгөө ингээ автобус явж идэг гэсэн. Тэгээд iTrip гэдэг нөгөө аялын компани 7 хоног болгон заяа яг энэ Бангкок руу ингээд нислэг үлдэж байгаа юм билээ. Тэгээд бид хэдвэр маш олон монголчуудтай ирсэн. Ер нь бол Бангкокоор дүүн монголчууд байгаа гэж бид нар бас хэлсэн байна. Бид нар ч анх Booking.com-оор ямар виллад байх вэ гэдэг нөгөө хуваараа өөрсдөө ингээд судалж үзсэн чинь яг энэ вилла Монгол мөнгөөр 5 сая орчимд ингээд бид нар захиалж болох боломжтой байхгүй гэсэн чинь iTrip-ээр захиалга өгөхөд бид нар бүр 2 сая төгрөгийг хэмж өгсөн. Тэгээ ер нь бол энэ вилла бид хэд одоо 20-ны өдөр дахиад энэ дотроо дахиад өрөөгөө солино. Тэгэнгүүт нийлээд нэг өдрийн $149 болж исэн. Аялагчтай ингээ хэлэхэд юм аяллаа маш сайн зохион байгуулалттай тэгээд юм баталгаатай одоо iTrip компаниар ингээд үйлчлүүлэх юм бол та бүхэн маань ер нь цаг, мөнгө, санхүү, аюулгүй байдал энэ төр чинь зүгээр сайхан даагаал явж байгаа юм билээ шүү. За бид хэдийн хоолнууд ихнээсээ ирсэн. Энэ мөнгөтэй таар юм vegan хоол Travelers House-тэй мөнгөд энэ 170,000 дам бохгүй юу? Монгол мөнгөөр нэг 23,000 гэсэн. За би бол том ям паста, seafood pasta авсан. Энэ болохоор 270,000 дон гэхээр монгол мөнгөөр 30,000 юм шиг байна. 70 олон туртай хүмүүст айгүй зүгээр хоол байна. За бит хоёрын болохоор Wagyu burger. Тэгээд үнэ нь 250,000 монгол мөнгөөр 33,000 орчим байсан. Би болохоор medium болсон. Энэ болохоор well done. За миний хоол болохоор гэрэлж харсан загасны мах болон хясаатай хоол. Монгол мөнгөөр бол нэг 30 гаруй мянга. Энэ хэдийн хасаар өгөхгүй. За Бангкок дээр ирээд бид эдийн нөгөө Том Хилл Resort дээр байгаа. Доошоо буугаад давар жоохон хисэж байгаад ирлээ. Тэгээд дэлгүүр ороод нэг супермаркет ороод ийм хүн авсан чинь нэг сая гаруй мянга болж байна. Хотлоо сая 200,000 гаруй дом болсон. Монгол мөнгөөр бол нэг 180,000 орчим. Гэхдээ ингээд хамгийн гол нь авж байгаа юмнууд ингээд нилээн жоохон үнэтэйвэр тий одоо цэвэр оранж жуус ч үгүй юм уу цэвэр оранж ч үгүй юм энэ манго гэсэн Lay's Doritos алим гэл нөгөө энэ минь жиг утгаараа энэ ингээд байдаг юм байна. Тэгээд юмыг аж мэдхүү нөгөө янз бүрийн гадаад нөгөө Вьетнамын тийм халуунагоо том юм шиг амт амтлахгүй тулд ийм бэлэн гой мөнгүүд авлаа. Тэгээд арай амт ойрхон юмнуудаа хамж авлаа. Энд чинь бол юмны үн нөгөө нэг Монголд авдаг бол харьцангуй гайгүй байна. Шууд одоо 250,000 дом мон хэрж байгаа их санагдаад байгаагаас биш. Нэг төгрөг 7 дон гэж бодохоор те айгүй хямдхан тусаад байгаа. Тэгээд би тэд одоо энэ шиг пул рүүгээ орох чинь. Ярсан халуун оронд ирсэн чи амар чимс хитээ юу аах гад. Заачлаа. Юу энэ зөвд онгоолгох чаныг бохоо чи босто цоо шин төрөл энийг өстө харж байгаа. Хүдээр өстө тэр дэлгүүр өстө цөм болдог байхаа гэдэг. Ерөөсөө буун гадаад. Манай тайм ядраад ингээд хүссэн бүх юм авсан бөх авч байгаа байхгүй өндөр ийм л жил явлаа. Жил. Хөөний сони юм харуулъя заяа. Ако гэж нэг сексис юмстай өөршгөө нэг юм авсан дараа. Сексис. Энэ яг Ако өөрөө. Тэгээ өөрөө тийшээ явцсан зураг хөргөл аваад байгаа шиг. За тэгээ бид аяллаа ихний өдрөө гадуур хийслээ. Сая бас нэг хоол идэж үзлээ. Ер нь амар сонирхолтой гоё байна.